Дараагийн мэдээлэл барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахын тулд ойролцоогоор 21 хоногийг зарцуулдаг байсан. Тэгвэл энэ хугацааг багасгаж барилгын зөвшөөрлийг 1-ээс 3 хоногт багтаан цахимаар авах боломж бүрдэж байна. Монгол улсад тусгай зөвшөөрөл эрх зүйн баримтчиг зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор захимаар шийдвэрлэх шаардлага тулгараад байсан. Тэгвэл хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас нэгдсэн системийг ашиглалтанд оруулж барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг захимаар олгохоор боллоо. 2019 онд үед бол хагас захимжуулсан, 2021 онд бүрэн захимжуулсан. За 25 оны 6 сараас ингээд 100% захим шилжиж байгаа. Энэ Монгол улстай энэ барилга хот байгуулалтын салбар бол анх удаага энэ шилжилтийг хийж байгаагаар илүү онцлогтой юм аа. За үндсэндээ бол манай барилгын салбар бол одоогоор 130 гаруй мянган ажилчдыг одоо өөртөө бүрэлдэхүүндээ явуулдаг хэдий боловч бас яг энэ маш олон бизнесийг ардаасаа дагуулдгаараа энэ салбар бол өөрөө онцлогтой. Ялангуяа гарааны бизнес эрхэлж байгаа залуу компаниуд, шинэ компаниудад маш их хэлбэр болсон. Би ганцхан тоо хэлье. 2023 онд жилийн дүнгээр 1195 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч ирсэн байна. Тэгвэл оны эхний 5 сарын байдлаар өнөөдрийн байдлаар 1303 аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Энэ дээр нэмэх нь барилгын материалын тусгай зөвшөөрлүүд бас нэмэгдэнэ. Тэгэхээр энэ онд бол барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг иргэд аж ахуйн нэгжүүд авахд илүү хялбар болжээ гэж дүгнж байна. За дахиад нэг тусгай зөвшөөрөл байж байгаа барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл гэж. Энэ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бид нар өөрчилсөн. Барилгын материал үйлдвэрлэхэд бид цаашдаа тусгай зөвшөөрөл нэхэхгүй. Ингэснээр зөвшөөрөл олгох үйл явц илүү тод нээлттэй болж иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хяналт тавих бүрэн боломж бүрдэж байна. Энэхүү захим систем нэвтэрснээр цаг хугацаа алдахгүйгээр богино хугацаанд барилгын салбарын бүхий л зөвшөөрлийг олгодог болно. Барилгын ажлын тусгай зөвшөөрлийг эх 6 дугаар сарын 10-наас эхлэн лайсенс цэгмийн системээр олгож эхлэх юм а.